За ингээд Монголын хипхопчд энэ өдрийн мэндийг хүргье. Хипхоп тайм шинэ дугаар. Мөнхөр рэп. Жилийн настай 20 жилийн түүхтэй алдар тавтлаг ирлээ. За ингээд Монголын хипхопын талаар үнэн түүхийг дөрүлээ сайхан бууалнаа. За энэ өдрийн өдрийн мэндийг хүргье. Мөнхөр рэпийнхэн байна. За хахта уулзаг бас маш их удсан биш үү? Тийм шүү дээ. Long time no see. Бидний орж ин түүхүүд бас асар их байгаа. Тийм ээ 2001 он топ 10-ны тайз. Мөнхөр рэп хамтлагийн анхны тоглолт MC-тэнд мөнгөн бит хоёр бол одоо мөнхөр рэп хамтлагийн анхны тоглолтыг топ 10-ны тайзнаа зохион байгуулж өгч адлын уталтаа учирч инээж хөөрч үйлж дуулж явсан цаг үе байлаа. За мөнхөр рэпэр сөлөөд сониач юу вэ? Эхний асуулт бол. За салхийг хагаж тавгаар нэрч та. За ямар ч гэсэн агаа ахлын гоё нэвтрүүлэг хийж байгаад баяр хүргэе. Оролцож байгаадаа бид бол бас баяртай баярлж байна. Энэ жил бидэд 20 жил болж байгаа. 20 жил ингээд салахгүй ам сайхан нөхөрлөө дуран бүтээлээ хийгээд ингээд явж байна. Нэгээрээ бол бид гурав бас бахархаж явах дуртай. Тийм тэгээд одоо энэ дуран бүтээл зогсохгүй ингээд цаашаа явах бах. Тийм ямар ч байсан. Тийм. Өнөөдрийн хувьд бол ингээд ахыхаа гоё нэвтрүүлэгт орж байна тий. Тийм. Яа баярлаа. Мөнхөр рэп анх хэдэн байваа. Дээр нь ер нь ягаад хипхоп сонсож эхлэв? Ягаад хипхоп хийж эхлэв? Юу болов? Зорилго юу байв? Ер нь бол яг бидний одоо ер нь яг нэг тэр үед чинь тэгэл за нэг 90 одоо 5 6 оноос хойш ер нь хар санааг хамтлаг гарч ирсэн те. Хар санааг хартаас хараад тэр үеийнхэн чинь бүгдээрээ ингээл орж ирсэн, уусч ирсэн. За бидний үеийнхэн болохоор яг одоо ягаад мөнхөр рэп одоо байгуулагдсан гэхээр тухайн үед яг одоо манай үеийнхэн мэдж байгаа одоо анги болгоныг хамтлагтай, орцуулгыг хамтлаг гарч ирсэн. Дандаа рэп хипхопор дуулдаг. Тэгэл бид нар чинь нэг ангийн хүүхдүүд анх бол яг мөнхөр рэп гэдэг хамтлаг маань өөр нэртэй байсан. Тэгээ нэг ангийн нэг одоо төмөр замын хүүхдүүд нийлээ 8 л байсан. Тэгээ өөр нэртэй байжгаад тэндээсээ жоохон юу гэдгийг одоо цэвэрлэгээ гэж ч юм уу шигшээд яг тийм 5 хүн болоод мөнхөр рэп гэдэг нэрээр явъя гэдээ орж ирсэн. Тэгээ гол нь энэ мөнхөр рэп гэдэг нэрийг одоо манай найз бага найз нь одоо Монтереп одоо бабар маань өгч ирсэн. Энэ нэрийг өгөөч гэж санал болгоод явжсэн. Тэгээд бас Монтереп, мөнхөр рэп гэдэг утгаараа бас хийж исэн, хамтарсан уран бүтээлүүд өдр гарч ирсэн үед байдаг те. Бас ч гэж чамгүй айхтар хит доонууд гарч ирсэн цаг үед байдаг тийм. За анхны гişүүдийг бас дурдаач. Хаана юу хийж явна? Тэд маань юу болж байна? Манай ч одоо тухайд фанк бит, сүлд фанк бит гэдэг бас нэг од гэдэг байсан. Тийм. Од маань байсан. Тэгээ манай цоомоо тий. Тэгээд цоомоо маань тухайд бид хийж байгаа нэг л сургаггүй байж байгаа гинт лалга болсон чинь нөгөө суумод явцсан юм. Нөгөө манай дамтлын нэг махлагтай байсан шүү дээ. Тийм. Тавлаа байх үед байсан. Тийм тавлаа тий. Одоо Японд. Тэгээд тухайн үед нөгөө суумод яваад тэгээд тэр чигээрээ Японд суушсан байлээ. Одоо тэгээд сумоогоо борилж гин үү? Болчоод өөр сэдв өөр зам дээр явж байна. Одоо цаа чинь болцсон байлээ. Болоо удаж байгаа ч. Ер нь сумууч тийм байт юм. Жанитанаас стэйж чадаагүй юм шиг л ш цаамаа. Сүүл бүр тураад ингээд айгүй бүр шүгийцэн тургахаа нэг бас олон жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө нэг тухайн үедээ тэгээд цоомоо байж байгаа цоомоо маань яваад үйлсээ орж ирсэн. Тийм үйлсээ ороод тэгээд яг батнаа үйлсээ лавга мега батуухаа ингээд тавлаа бид чинь анхныхаа цомгийг гаргаж ирсэн. Тийм. Маш их сони шүү. Одоо тэгэл хипхоп дуулж ирсэн залуучуудаас одоо Тимон маань улсын их хурлын гишүүн гэл те. Үйлс төгөлдөр маань одоо мөнхөр рэп хамтлагийн гишүүн байсан. FM 116-ыг хөтлөгч байсан. Одоо бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга хийгээл явж байна те. Тийм гоё. Тэр их сонин зам туулсан гой баялаг амьдралтай залуучууд маш их байна те. Үйлс төгөлдрийн одоо яг орсон түүхийг яриач. Гадар бол ингээд үнэн бодол мэддэхгүй ингээд жоохон хөвгөлтэй фаны ярианууд байдаг штэ. Үйлсдэг үлдэр яга орцсон. Яга орсон бэ гэхээр үйлсээ маань манай тавгаалах шатрах хийсэн да. Юу яадаг нэг. Энэ бол түүх учраас ярил л та. Тавгаа ирээл ингээд мэддээрэл
одоо нэг цоомоо байхгүй тий. Тэгэл 5 гишүүн дөрвөлөө болчлаа. Тэгээ яг нэг гишүүн яах вэ гэхүү. Одоо манай учралч гэсэн бас манай хамтд ороод гарсан шүү дээ бас. Тэгээд тухайд чинь лавга яриад за одоо үлсийг л хамтлагтаа авчих юм бол та нар мэдж байгаа шүү дээ тий. 101.6 одоо FM одоо ямар хүчтэй юм. Тухайд бид чинь нэг дуугаараа явуулж ирсэн. FM шүү. Тий. FM-ээр бид чинь хүн төрдөг байсан. FM-ээр дуу явах юм бол өстой nice үдгсэн чинь. Тэгэл за үлсийг л авчих юм бол манай дуу өстой нэр FM-ээр өстой бөмбөгдөндөө гэл. Тэгэл нэрээс team ч юм уу гэл. Маркетинг менежмент явах гэдэг шүү дээ. Тийм. Тухайн чинь манай үлсгийн орон зай бол маш том байсан шүү дээ. Том. 101.7 хажуугаар нь сэтгэлийн үг тийм бас ийж макаренаг нэвтрүүлэг. Макаренаг нэг шүн явуулдаг. Тийм бүгдийн массын гэсэн бадсан байсан нөхөр байхгүй. Тэгэл бөөндөө очиод за яах юм манай хамтлагтаа орох уу гэл ингээл анх санал тавьсан чи за чи бөөний нохоо гэдэг хамтлагтай. Тийм одоо энэ фантастикийн алдраа нөгөө сэтгүүл манер өөрөө дуулдаг. Тийм. Тэгээд ингээд нэг ямар хамтлаг туулдیں۔ Ингээ хараад хахаар тийм бооны нохоо гэдэг тийм явахгүй хамтлагтай. Тэнгүүд нь за манер бол дуулт юм байна, дуртай юм байна тий. Ингээд авчи. Тэгээд дээр нь яг хамгийн гол нөгөө юу болохоор бид нар ч өөрсдөө энэ уран бүтээл хийх, дуугаа хийх болгох тий. Зорилго тэмүүл аюух байсан. Тэгээд тухайн үед нөгөө саад бас ингээ гараад идэг байсан. Тэгээд яаж энэ дууг хийх болох вэ бодсон байхгүй. Тэнгүүд яг үлсээ гараад ирсэн. Манай хүн бол тухайн үед фильм бацдаг байсан тий. Тэгээд яг үлсээ авч ирсэн тийм түүхтэй орчих гэж нэг явахгүй хамтлаг хаяад. Тэгээд авч ирсэн тийм түүхтэй. тэгэл манай хамтлагт орж ирсэн тий. Тэгээ яг үлсийг авсан. Тэгээд бид чинь гоё найз нөхдөд болоод бас ерөнхийдөө бол яг мөхөр эпийн гоё гараа бол яг тэндээс яг ингээд жинхэнэ хэлжлээсэн. Ер нь тийм тий. Тэгэл нэлээ одоо байлдандаа гулсан уран бүтээлүүд төрж эхэлсэн шүү дээ. Араараас зогсолтгүй. Үлсээ мэдээж манай хамтлагт ороод хүч нэмсэн. Тэгээ бид нар яхаа сая эхлээ ярьсан шиг л бас л сайн тамуута бүхэл саад бэрхшээлийг хамтдаа ингээд авсан. Шөнө студид тоноол явлаа. Дан өмдтөө ийшээ хэмрээ овоол тоглолтынхаа маань алхаж үлсийг машинтай санаад хоёртаа явж лээ. Үлсээ маань орж ирснээр хамтлагийн маркетинг бодлого одоо бүх юмыг залж хийдэг байсан. Тийм бүх юм хийдэг. Бас маркетинг бас сайн шүү. Тий. Бас үлсээ маань манай хамтлагт ороог бас одоогийн ерөн мөнхний уран бүтээлд бас ямар ч байх хэвчээ тий. Ачаал энэ сайн бас бодох зүйл шүү дээ. Мөнгөөр одоо яг хамгийн анхны дуу. Анхны дуу хэрч одоо нууцгаар. Ер нь бол нууцгаар гэж юм. Тийм яг нууцсан хайраа чамдаа би. Ер нь яг тестийн дуунаар бол хоёроо байдаг шиг гараад яг ер нь анхны дуу гэж ер нь яг нууцгаар л гэж боддог шүү. Нөгөө түүх яриад анхны юмнууд ярьж байгаа учраас анхны нэг юм дээр нөгөө айгу бодож идэг байхгүй одоо хүртэл боддог. Бас нэг үнхээр бодлогыг уран бүтээлийг тууштай явах үед одоо тэр одоо баг залуу байх үед чинь би энэ бол миний үнцэг шүү тийм ээ. Лавгагийн ээжийг би айгу нөлөөсөн болов уу гэж үздэг байхгүй тий. Одоо жишээ нь ихч бол ингээл намайг 116-гийн босмоор хөтлөгч байхад ингээл ирээл уулзаал тий. Мэдээ ийм залуу байдаг юм уу, ийм очиртай юм бол лавга ээжтэйг цуг орж ирж санагдаад байна эфир өрөөнд. Тэгэл биш нөгөө нэг яг хипхопод өөрөө дуртай тий. Тэр хипхопотойгоо аль болохоор одоо чадлага ирэл одоо дэмжээл үзэж шин. Тэгмээ чи ийм ажил хийд юм байна. Ингээд хипхопотойгоо айгу дэмжид юм байна тий. Тэгээ ийм хүмүүс байгаамаа. Тэгээ ингээ анхаах гэдэг нэг ийм залуугийн тухай ингээ нэг жигтэлсээд байна. Тэгэл надтай ирээл уулзаал танилцаал. За мэдээ энэ хамтлагийн ингээ анхны ингээ тоглолтыг хийх гэсэн юм аа. Тийм ээ. За тоглолтыг хийхэд одоо яах хэвтэй, их хэвтэй. Ямар зардал мөнгө авт яад юм тий. Тэгээ чи даваа анхаа чамд болно гэж үзэж байгаа бол их чинь ингээ ихний санхүүжилтийг гаргая. Үгүй юу. Чи зохион байгуулаач гэдэг. Тэгээ энийг би бол баян өрдөөс мартдаггүй. Тэгэхээр би лавгагийн ээжийг бол мөнхөрөө хамтлагт бол маш том одоо юу гэдгийг хувь нэмэр гэдэг юм уу, спонсор гэдэг юм уу, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд маш том байр суурь эзэлсэн болов уу гэж харагддаг. Тийм тэр үнэ. Одоо энэ бол айгүйх тийм уран зориг өгж байгаа юм л та тий анхны тоглолтоо юм гэдэг чинь тий. Одоо бид ч яг тэ тухайд ингээл анги болгон тий хамтлаг дуу чинь нэг болсон болоогүй нэгэл би ч дуулдаг гэж явдаг гэсэн дуунч нэг явдаг ч байсан юм тэгэл яг та анхны тайз тий анхны тоглолт нууцхан хэрэг тоглолтыг лавны ээж яг анхны санхүүжилтийг хийгээд яг лавгаад л тий тэр дуулах тэр юуг аяух дэмждэг байсан. Тэгэл одоо бид эдийг анхны тоглолтыг хийгээл тэгэл анх тоглолтоо хийгээл хүмүүс ирж үзээл тэгэл тийм ч баг итгэхгүй юм ч тий. Тийм шүү дээ. Ер нь бол хипхопч нөө хипхопч нөө хүмүүс нэгдүгт ойлгохгүй тий. Нэг 101.6 омол хипхопоо дэмжиж идэг тий. Тэгээд нэг тоглолтыг ихээр одоо жишээ нь юу гэдгийг ёстой ингээд нэг хамтлагууд нь тоглож идэг нэг
10 үзчихэд 20 үзчихэд л цаг үе байсан шүү. Тэгэд мөнхийн Европ бол шууд санхүүгийн асуудлыг шийдээд. Шууд бие даасан бүрийн хэмжээний тоглолт хийх хэмжээнд нь очиод хэдүүлээ нөө айдан студид дээр тий. Бүтэн шууд ингээл тоглолтын хэмжээний юмнууд хийгээл эхэлж байна гэдэг бол бусдаас бол ялчгүй ялгарч ирсэн зүйл бас байсан. Энэ дээрс маш их орон зэрэг орж байгаа юм л да. Тэгээд ерөөсөө заа зэрэгсэн ингээд би мартдаггүй юм гэсэн. Тийм. Тэгээ бас нэг юм ингээд санаад яаж яхад бас нэг гоё юм миний санаж байгаа шүү. Одоо жишээ нь лавга гэдэг юм уу? Лавгаг би яг намайг FM-д явах үед бол pop up байсан санагдаад байна. Тийм. Тэр шиг л цаг хугацаа руу юу вэ? Тийм яхаа. Одоо миний яг ихэлсэн үйлсэл бол одоо энэ дүүрэтэ дуулдаг ус мөх бат гэдэг байгаа шүү дээ. дээ. Тэгээ өгсөрөгчдөд нэг нь орчлоо. Гүг өгшөрчд нэг цаг хугацаагийн юм шүү дээ. Талигаа цогоо тий. Тэгсэн манай талигач. Тэгсэн тий. Тэндээс pop хамтлагаас үүсэлт. Одоо манай Эрик гэж гисэн бас pop хамтлагаас үүсэлтэй шүү дээ. Тэр чи ойлаа pop хамтлагаас эхлэв. Тэгээс үлдээ нөгөө сонирхол нь хипхоп руу байгаад идэг. Тэгэл яах вэ? Яг попос хипхоп руу орсон нөхдөд бол маш их байгаа даа. Тийм шүү дээ. Лимнэг бааж ирлээ. Триог амтлагтай байж байгаа. Яг л адилхан л тийм нөгөө хүний сонирхол байт юм шиг байна. Тэгэл гэхдээ нөгөө нэгт сонирхол баг хоёр зөв миний хувьд бол хараад хахад нөгөө дан юугаар яваад хахаар болохгүй юм байна ч гэдэг юм тийм. Жохоо commercial маягийн болох гоо нөгөө тэгэл маяг монголчууд ч жоох нэг юм уянгын юмд бас нэг дуртай тэр нөхцөл байдлуудыг хамтлагууд аймаг харсан гэдэг юм хоорондоо яриа зөвлөд исэн юм шиг санагдаад. Тийм болохоор тэгээд период өссөн баажийг ингээл юм авах жишээ тийм. Тэгээд тийм гоё юмуд их байх юм аа. Анхны дууд бол ноцгоор анхны тоглолт товтой. За мөнхөрөх нөгөө нэрсгэ нөгөө мөнх настай гэдэг шиг одоо хүртэл ингээ таагаар маань явж ийн үтс шиг гоё шүү те. За өнөөдөр манайхан Focus гэдэг Солонгос ресторанд хэдүүлээ. Сайхан буу алж байна. Тэгээд одоо чөлөөт юмнуудаа хүрээд тестлээ маха шараад манчаа намсад ойл юм байна. Тийм юуны хамаха юм гоёута дагалцах шиг ялц ядсан. Тэр панчаа. Хөдөөний юм. Гадар ч бас комеди хийдэг дүүнэр бас хайхтай юм хийгээл ах шиг шүү дээ. Гангууд ч тийм биддэг байхгүй гэл юмнууд яваад ах шиг байна тий. Чөлөөтэй биш юм манайхаа. Тэгвэл нэг үе одоо жоохон намс суусан гэх юм уу яг тий. Хой ч нь бол аюултай шүү дээ топ юм аа тий. Топ 10 дээр чинь ер нь тэр тайзан дээр дуулах бол ерөөсөө чихэн алаан байдаг гэсэн. Мөрөдлөөс 100 хамтлаг байт юм байсан гэх. Тэгэл тэр тайзан дээр байр болгонд хамтлаг байсан юм шиг. Тийм шүү дээ. Ингээл тэр тайзан дээр гарах гал ингээл очрлоо байж тэгэл ер нь ихэнхдээ гарч амжихгүй тий. Тэрийг гарах юм бол өстой нэрээ буумаар госон байна. Тийм. Энэ тайзан дээр гарчих юмсан л гэсэн бөө мөрөөдөлтэй. Ер нь яг тэр чи яг нөгөө одоо нэг анхны хамтууд байгаа шүү дээ. Байдлаар орж юм. Үүсгэж. Тэдний одоо ингээд шоу тоол болно. Хүн битүү. Тэгээ яг тэрний урдуур нь халаалын хамтлаг болох гэж мөрөөддөг байсан. Яг чинь хамтлаг байж байгаа тийм. Шоунд ингэж орохгүй. Өмнө үеж тэр чинь халаалын хамтлаг зөндөө хамтлаг ингээд би орё гэж фэмтэр яриулаад тий. Хуцаа бэлтцсэн. Ер нь яг гараад дуулчаасаа нэг дууч хамаагүй гэх тэр мөрөөддөг байсан шүү дээ. Хагасаа болгоом биш 5 өдөр болгоом шоу болдог гэсэн топ юм чи. Тий. Тэгээд чи очихгүй шинэ. Тэгээд 5 өдөр болгоом шоу болно. Шоу тараа зодоо болдог гэсэн. Найдвартай. За бид ч юм уу угаас ерөнхийдөө түн цам явтад яг манай байр ажил хийдэг топ шиг. Даван дээр дашин дээр хажууд нэг юм болоод идэг тий. Дашин дээр бодож барьтай очиндаа ер нь бол тэгээд тэргүүрчиж ер нь бол хавийн автомаано цугларна ерөөсөө. Тийм шүү дээ. 80 бол гэсэн. Энд тэгээд баяр шоу моос жинхэнэ утгаараа болдог гэсэн. Тэр хүмүүсийн тэр эмоц тий. Үзэгчдийн эмоц тэр тайзан дээр байгаа дуулж байгаа моторэт тэр бол дасдаг гэж талига шаагийн маань тайзан дээр жиггээ эзэн байсан. Одоо яг нөгөө гадаадын урлагч шүү дээ. Pop маань өөрөө. Яг Монголын өрсөн дээр буулгасан одоо нэг үүсгэсэн хүмүүс байгаа шүү дээ. Бид нар бол одоо Монголын одоо дамгууд гэж хэлдэг шүү дээ. Тийм. Pop-ын дамгууд гэж байна. Тийм. Монголын Pop-ын одоо Dime Bank гэсэн шүү дээ. Тийм. Их гоё юм. Мөнхөрөө бодвол донд уу гэж боддог. Хоёрдугаар давлгааны. Хоёрдугаар давлгаа. Тийм, татар мөнхөрөө гэдэг бол. Оросын Лас Вегас бас шоу болно. Топ 10 Лас Вегас өргөө одоо өргөө. Энэ хоёр зүйлийг болдог гэсэн тэгэл. Очтоор их бэлтгэлтэй очноо. За
ер нь бол тэгээд очиод тэнцэж юм ба тий. Дээрм гэсэн 9 юм болно шүү. Нэг давхад гараад нэг юмаа дээрмдүүлээд хоёр давхад гарч нэг юмаа дээрмдүүлээд ингээд ерөөсөө автоматоо зогсож идэв гэсэн. Тэгээд хамаг юмаа нуугаад утас мөөс одоо мөнгөдөг байдаг юм бол ойр зөрсгөө гэдэг хүүхч байж тэгээд аян болохын аян болоод тий. тэгээд явдаг гэсэн. Ихмэд хамгийн төвөгтэй байдаг мотор ихмээ. Таасгаар ийсээ чам юм юус салахгүй. За юу вэ гэж. Ихмээ гэдэг. Манай таваа ямарсан дөндөө татад төлсөн баха. Татасаа үүдгүй яг. Тэр үчи угаасаа татас авдаг тийм баг одоо тийм дөрөв байсан. Тэгээд дараа нааш юу вэ? За бичигдэгөө хөл юм. тийм гомд байхгүй шүү дээ. Гомдохгүй. Тэгээд ганц нэг чанаа аваад тэгээд гоё байсан. ер нь Цаг үе ондоо гоё байсан. Өстөө нэг гомд гаргадгүй гэдэг шиг тий. Ахнараас нэг ганц шанаа авчаад. тэг нэг ганг л байлаа да тэр. Одоо ингэ тийм байсан. Би яг бас нэг түүх ч юм яриад байна. Манайх юусе төмөр цомд байж хагаад Саппорогийн юу нэгдүгээр бол 2 дугаар байрлал манайх юусе манайх яг тэнд очиж нүүсэн бохоггүй. Тэгээ би чинь тэр чи яг 2000 онд сэтгэр анги байсан. Тэгээ боллоо. Тэгээ хоёрын байранд чи манай ихмээ байдаг шүү дээ. Тэр үеийн ихмээ бол захилахгүй байсан шүү дээ. Чанга гарсан шүү дээ. Ийм гарсан. Одоо бол гоё юм. 2 дугаар байранд ийм зэ өдрийн цагаар чамаагүй ихмээ уудсан байна гэвэл байрных мөр байхгүй болчихно. Миний надаас дээш доош гэдэг. Тэгээ нэг өдөр ингээл би хичээлээ таваад ингэ ирсэн чи манай байрны шийдэн дээр ингэ өндөр намаа нэг их мэш бүгдийг нэг чагсаацсан байна чи. Уудсан яж амар ганга бакмак тэр амар битээс гэж ийм үрзэ гар мар амар том. Юу одоогийн нөгөө фитнес хийж байгаа юу лаглаг юу залуучууд байтгал байсан ш тэр фитнес нэг хийдэг мөртлөө тийм өргөн мөртөө гар марны том. Тэгээд ихмээ уудсан гэвэл манай байхгүй ш. Тэр яг ихмээ одоо ингээд онцлогдсон нөхдөөчийг хаацгүй гараад болдог гэсэн. Мөч амар гэсэн. Атман гэдэг. тэр үеийн хипхоп гэдэг нь бол 2000 оны бидний анх дууж эхэлж ирсэн гэвэл яг л тийм л үе байсан. За тэгээд уран бүтээлээ хийж явж хагаад Монголын хипхоп холбоо гэж үүсч гарч ирсэн тийм. За одоо Хипхоп холбоо ерөнхийлөгч яриа да. ерөнхийлөгч ярихгүй болохгүй. Хипхоп холбоо гэж гарч ирсэн. Тэгээд бид нэр хипхоп холбооны одоо албан ёсны хоёроос нэг хамтлагийн хамтлаг болсон. Хипхоп холбоо бол одоо президент маань одоо маш их юм хийсэн шүү дээ. Зөндөө юм хийсэн. Одоо хипхопыг одоо юу гэдэг өшөө гоё төлөвлөж дээ. Олон нийт рүү завьсан шүү дээ. Шидэж өгсөн. Мэдээж байгаа тийм. Алдан оноотой юм байгаа л тийм. Алдан оноотой юм байлгүй. Тэгээ авахнаас их штэ тийм. Авах зөндөө. Тэгээд президент бол зөндөө юм хийсэн. Тэгээд хипхоп холбоо бол маш гоё явж байсан шүү дээ. Ямарваа юмд бол алдан оноо байна. Юу ч хийв хүнд бол алдан байхгүй шүү дээ. Хийс хүнд л алдан оноо байна. Тэгэхээр үнэхээр тэр цаг үе бол тийм байсан. Хипхоп холбооны гишүүн хамтлаг болсноор бас аялын тоглолт Монголд гэдэг юм уу нэлээд зүйлүүд явсан бах мөн хэрэгтэй. Одоо хипхоп холбоо бол манай хамтлагийн чинь чи хайрыг мэдхүү гээл те хэлж байгаа шүү дээ. За тэгэл ингээл урагшаага өвөр Монгол руу юу хийдин те бүгдийн хипхоп холбоо зохион байгуулж тийг явуулдаг байсан тэр үед те. Тэгээд ер нь гоё зэгцтэй болж байгаа юм л та тий. Гоё зэгцтэй болоод би энэ үздэггүй самтлууд чинь хоорондоо найзууд болоод зөрчилдөөнүүд алга болсон. Хэрэгсэн. Нэг талаасаа бол айгүй сайн юм болсон. Тэгвэл ингээд дом доороо хамтлагаараа бүлгээрээ ингээд нэг бие биендээ нэг ингээд хийдэг тийм. Тэгээ нөгөө юу гэдэг лээ. Монголчууд нөгөө байлдан дагуулагч байж байгаа тэр тосны үлдсэн гэдэг шиг л нөгөө ихтэй хүмүүс ирчүүд бол ингээд бие биенийг харуулж хаадаг гэсэн. Хүсээсөө яг нэг юунд очиж тоонд очиж байгаа байхгүй юу? Тийм. Маш шинжүү хүмүүс үзсэн ямар зүйлсийг өсөөсөө нэг тоонд очиж байгаа. Тийм нэг тоонд очиж. Тэгээд амтан шиг нэг бодлого шиг тэгээд очиж байгаа байхгүй юу? Одоо нэг юм байдаг шүү дээ. Ерөнхийдөө юу гэдэг юм. Тухайн мөнгө хэрэгтэйг ингээд он зайтай байх үед бол зарим нэгэн хамтгуудын зүгээс үгүй юм уу? Нийт одоо нийгэм массын хувьд гэдэг юм. Мөнгө хэрэг бол охтуудад зориулагдсан. Тийм. Охтууд сонсдог шүү дээ. Тийм. Эндээ танаа байрсаар өөрсдөө яаж хамтдаг. Ер нь яг тийм байсан. Яг тухайд манай хамт гарч ирээд мөхөөрөө яагаад тийм ер нь яг коммершиллээр явсан. Яагаад хайрандуу
хийж дуу бүтээж явсан гэхээр бид нар анх манайд очсон юм яг бас бусдад зэрэгдээ ганг байсан. Ганг гэхээр одоо дандаа хүнд дуу хийжсэн баггүй 5 дуу хийсэн. Дандаа хүнд тийм хайрын биш те. Дандаа юм үг айс гэсэн ч тийм бодсон. Тэгээд тийм дуу игээд FM байж тэгээд бид нар амжилт болоог байхгүй. Яг тухайн хүмүүс яваагүй бид нар эсвэл хүмүүсийн одоо зөөхөө жихөө бодлол баг тийм баг одоо хүнд дуу хийж баг одоо чадаач гэл баг л та. Тэгээд за ер нь ингэж цаг хугацаа эдийн засаг хамаг юм ингэж ер нь дими юм байна. Нэг арай нэг өөр дөө үзээгээд тэр анхны хит дуу гэдэг нууцгаарыг хийсэн. Тэгэхээр нөгөө л хит болсон бохгүй юу. Тэгээд бид ч юм уу довлоо те. Ийм юм байна гээд хоёр дуу ахаар харинд байгаарсан. Нэг харсан чи яг л ийм их үү энэ сэдвэр болсон бохгүй юу. Буу болгон гараал тийм өстой хит болоод алаад байгаа юм чинь. Ийм юм бол ингэж чи яг л өөр дуу өстой. Тэгээд өөрсдийнхөө өнгөйсөө олцсон. А тухайд ер нь манайгийн фэнүүд за 80 хүн дандаа огтуд байсан. Үдсэн 20 хүн жоох нэг ер нь жоох нэг залуучууд те байсан баггүй. Ер нь жоох сонсдог залуучууд ер нь жоох нэг юм оюун төч юм уу юу ер нь дараа нэг гоё яриад байхгүй. Мөнгөөрөө филог сонсож байгаад сураад цээжлээд гэдэг ч юм уу. Мөнгөөрөө филог хамт сонсож байгаад их нэртэйгээ танилцсан юм аа. Их нэрийг найсан юм аа. Би их нэрийг сонгож авахд бол мөнгөөрөө филм дуул одоо тосолсон юм аа гэсэн залуучууд. Миний иргэн дээрэн дэл аягүй байгаа юм. Ер нь бол тийм их шүү сонсч ирсэн. Танай энэ дундаар ингээл их нэртэйгээ анхыгаа бодож явах юм маань энэ дуу сонсч яг тэр дуу чагаад 180 дуу гарч ирсэн. Ингэсэн юу энэ зөндөө баярлалаа шүү. Бидний өмнөөс эфемер орж явахдаас нэг байна. Тэр бол орцгож ороод ирсэн. Маш олон хүмүүс юм байна. Эхнэрээ найрахтаа би танай хамтгийн зөөлөн гуниг дууг дуулчихлаа гэж. Бас гой түүхүүд дурсамжууд байдгийн шүү. За хосоод бид бас. Яг нэг яг тэр 2001 онд очсон юм шиг байна. Тийм. За тэгээ бас нэг юм ярьж чинь нэг хам нэвэл дуушны гэдэг шиг. Зүг. Тэгээд ийм нэг тухайд одоо мөнх хийрэд бил нөхцөлөө хийжсэн тэр яг нэгс чинь бид юу ч юм бүр ингээд ер нь хитрхи их дуу муу гараад ингээд ер нь яг хит болоод гэдэг чинь мод нараад гэж тэр үе байсан. Бас нэг хэдэн жил байсан. Тэр онд яг мөнх хийрэд одоо хайрын дуу болдог. Огтод дуудахын тулд хайрын дуу яадаг. Мөнхийн поп одоо гомо модод дуудаж ярьдаг байсан л цаа. Соёлын хип хоп гэдэг. Тийм шүү дээ. Тийм очсон тийм. Заавал бид нар яг тэр үед ч юм одоо ч юм хүн нэг таах ясгүй. Сонсдог хүмүүс нь сонсдог. Тийм зориулсан хүмүүс зориулаад онцлог хийдэг байсан. Тэгэхэд яг ганц нэг нөхцөлтэй бас нэг тань ч утсан пог хийсэн бол байдаг шүү дээ. Одоо манай жич бас мэдчихэж байгаа бох тий. Тэр чи жич бас нэг жоохон ингэж явжсэн. Одоо би одоо фризер бас нэг дому хийсэн. Батарейг бас хийжсэн бохоо. Динжи минь ямар яасан ямар бүлгнүүд гэсэн манайхыг мөнхийн ямар яасан гэдэг аим хийжсэн тий. Бас тухайд бас нэг шоунд бас нэг гар марны бас нэг бас тоогч ирсэн байгаа. Тийм байдаг. Яг тэр хүүхд нас байх нь тий. Тэр одоо 20 настай тий. Юунаас шахахгүй байсан бохоо. Тийм байжсэн тий. Мөнгөөрөө би одоо фэнүүдээс гэдэг юм уу? Жинхэнэ галзуу удаан фэнээс ирж ирсэн. Одоо ямар нэгэн патагч юм уу, цусны зүйл ч юм уу. Ер нь танаа энэгээр одоо мөнгөөрөө би галзуу фэн байсан тохиолдол одоо юу вэ? Тийм байна. Маш том бол зөндөө байсан шүү. Одоо ч байгаа шүү яриад. Тийм. Янз бүрийн бэлэг янз бүрийн зөндөө өгдөг байсан. За бэлгнүүдийг бол манай хоёр хураадаг байсан. Бэлгний тухай бол манай одоо ингээд нэга гэдэг ингээд нэртэй нэг юм хүн болгонд өгсөн юм нэртэй юм гоё сүлжмэл юм уу нэхмэл юм уу юм гогооны зүйлс мөд өгсөн тэр юмнууд байж шнэ. Хаач шүү дээ. Зааш болсон уу? Тэгээд аюу гоё нэг дурсгалын дэвтэр ингээд бүр ингээд манай автгийн бүх зураг дууны үг мөгийг ингээд бичсэн тийм юмнууд авсан ингээд бэлэгдээд Мөнгөөрөө 21 аймаг бол бүтэн дөрсөн. Ер нь бол ихэнхээр нь явсан дөө бүгдээр нь яг тойрч бод. Тийм. Тэгээд хотод байж байгаа нэг аймаг руу очоод. Тэр утгаараа. Яг нэг баруун руу яваад нэг 2 3 4 5 аймагт орчдөг. Яаж байгаа зүүн тийш яваад тэр аймагт орчдөг ч юм уу ингэж явчихсан. яг нордын моёнд бас цаашаа хэмжсэн. Бааштай гэсэн үг хэрэгтэй. Урлаг өөрөө маш гоё. Сонгуулиар урлагийг хориглоогүй байх үед мөнх хэрэг фирмэн хийвэ. Юу болов? Тэр чинь тэгээд бусдын байд хийсэн дээ. Тэр чинь нэг хамтлагч одоо ингээд 4-5 ингээд салцсан явж байдаг байсан. Сонгуулиар тэр чинь яг нэг те YouTube одоо ер нь яг янз янзын хөгжөөгөө ер нь яг зургт байдаг байсан шүү дээ. Тэгэхээр яг
хамлаг дуушчихгээд хөдөө орнотод байгаа нөхдөө чи мэдэхгүй шүү дээ. Яг царайг мэдээд идэг нөгөө клип нэрийг мэдээд идэг клип хоо тий. Дуугийн мэдээд идэг, хамтлагийн нэрийг мэдээд идэг гэсэн. Тэгээд яг тухайн ямсыг бүгд л юмсан. Мөнхөрөө бодоод чиг сая 4-5 хуваагц явж байгаа байхгүй. Хамтлагийн нэг гişön Батбаг одоо чинь 3 найзыг аваа болсон. Чи 5 ол, чи миг ол, чи үс ол гэж мэдхгүй шүү дээ. Гараа дуулахад ингээл тэр чи ам байдаг гэсэн юм шүү дээ. Тий. нэг хавцсан. Тий. Тухайн сонгуульд сайхан байж тээ. Тэгэл олдог юм ч гоё чи. савга уйтахаар хотынхаа тоглолтыг базаад үлдчихдэг. Эл эдийг хөдөө явуулсан салгаа салгаад хоттой зүгээр тоглолтоо базаад мэдхгүй ингээл керман дүндч ингээл 2 керман дүүр мөнгөл тэр чи карт баг данс гэж байхгүй шүү. Тийш мөнгөөр. Тэгээд айд өнөдөр яах вэ? Тэгээд гоцоо тэгээд ер нь ховц сунаар тий шопинг хийгээл дуусгах гэсэн даа. Яг одоо ингээд мөнгөөр 20 жилийн түүхтэй. 20 жил ерөнхийдөө ингээд тасралтгүй явчихуу. Одоо юу гэдгийг донд нь бас амьдрал гэдэг юм уу, ажил гэдэг юм уу, зүйлүүд гарч ирв үү. Одоо яг мөнгөөр яг ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Яг ер нь одоо гэдэг юм уу, нэг 23 жилийн гэдэг юм уу, төлөвлөгөө юу байгаа? За ер нь 20 жилиг ярихад биднээс дөнгө саяхан хэмжээ санагдаж байгаа байхгүй. Дөнгөж нэг жоохон 10 дэх хүүхдүүд хамтлаг байгуулъя гэх нэг жоохон бойнер байсан байхгүй. Бой банд нэр гэх үү. Тэгэл нэг харсч 20 жил ихээр одоо саяхан хэмжээ санагдаж байгаа. Бас хурдан юм байна л да. 20 жилийг үтцсэн байна. Тэр ховцоос чидэд тоглолт яг хэд онд боллоо. Тэр тоглолтны талаар юм жоохон яриач. За саундад болохоор яг юу нэрсэн? Money-Trail гэсэн дөрвөн замын. Тэр одоо чинь 2 дахь байсан битүү ингээд хүмүүсийг саунд гэл амарээсаа гэж ярьдэн шүү дээ. За тэгэнгүүтээ ховчдч чи болоо EP Pilots те. Open Air лөө. Open Air шүү дээ. Эргүүлж байгаа шүү дээ. Залуу талбай. Үлгүүртээ хугацаа гаргаж тайзнаа тавьж байгаа. Мөнхөрөө павтын 5 жилийн хугацаад хугацаа өмсгөж тэгэл дуулаа шидээл те. Алцаал ярьж байна. би одоо сандгүй хугацаа шидчихсэн. Чи бас нэг хэний санаачлаа бас нэг Гэхдээ нэг нь тайлаа шийдсэн тэгээд араас нь тайлаа. чи бас нэг Хаваа шийдсэн байж магадгүй. үлгүүртээ хугацаас гарцсан суух гадалтай. Говнор төрчөөс битүү юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Олдсож байгаа тэгээд тэр үндс ч. Тэр тоглол ханзавсан. Цагаач бас их эмоцтой тайзан дээр дуулдаг. Тэгээд тэр дөрвөн замын тэр нөгөө солинтив ажлын мониторын тоглож байгаа чинь яг ингээд дотор ингээд пик хүмүүс ингээд бүр ингээд зогсох зайгүй чигцэн. Гадаа нь яг тийм хэмжээний хүмүүс бас орж багтахгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр үчи яг тэр урдуур байгаа зэрэгтүүд ингээд дуулж байгаа лаваач ингээд өш тэр хараа ингээд уйлж мөч ингээд харсан чинь нэрээ ингээд доктор өгч уйлаад байгаа юм шиг ингээд бид ингээд дуулж хаад тэгэл лаваач сүлдээ сэтгэлэн хөдлөө би иш өсрлээ гэдэг. За наа октоо чи барьж авч чадах юм уу даа гэж тайцсан дээр яриад байгаа байхгүй. Эмхтэй октод байж тэр яа чаа дийлхөө гэж яах өсчүүл яах вэ гэж. Марад өсөхэд бол байрч дийлэхгүйсэн чинь тэр ямар ч угаасаа доош унах зай байхгүй юм чи ингээд зүг явах зайгүй хүмүүсийн хоорондоо. Автоос дотор чиглэлцсэн юм шиг юм л тийм. Хөрсөн арчаал, нулимсэн арчаал хүмүүс чинь тоглолт үздэг гэсэн тэр чинь. Түл үнэхээр мөнхөр бол үнэхээр фэнтези юм уу? Амар юм. Тэр өсөрсөн юм. Үсрээгүй. Яг үсрэх гэж юм бол яг үсрэх Үлчгүй байсан байж. Сайн уу. Намайг хэрэггүй ус. Яах юм бэ өгш яах юм. би болилсан баг. Нэг тэр үчиг нэг бас амьд хөгжмийн хамтлагтай тоглолцсон тийм. Одооний Lemons Racing гэж манай ард. Хөгжмөнтэй. Хавралтай хайртаач гэж тоглолцсон. 4 сарын 13-нд байсан баха. 2004 оны 4 сарын 13. Одоо тэгээ 20 жилийн байгаагаар гэдэг юм уу? Төлөвлөгөөнүүд юу байна? Яаж байна? 20 жилийнхаа яг энэ арга одоо энэ хүрээндээ бол юмнууд төлөвлөсөн явж байгаа. Тэгээд одоо хамгийн гол юм бол уран бүтээл те. Уран бүтээлүүдээ бид нэр сая өнгөрсөн цагаан сараар за одоо тэр одоо юм тайлбарлалт. Монгол улсын гавьж ижиг чинь одоо нийтийн тулчин гэж ярьдаг. Болдоотор гэдэг үнэтэй Монгол гэр дуугаа шинжилээд хамт хийж үзлээ. Хүмүүс хоёр хүлээж авч чинь те. Таалагдчих юм хүмүүст. Тэрний араас сая дахиад хайрын дуу гаргалаа. Дууны маань нэр бол босож үлдмээргүй үү. Дөнгөж сайхан гарсан байгаа. YouTube руу ороод үзээрэй. Сонсогч. За тэгээд гэх мэтчлээ одоо ингээд дуунууд ингээд төрөлгөөний дагуу бэлтгэж явж байгаа. Мэдээж гоё тоглолт төлөвлөсөн байна. Уул нь бол одоо энэ жил тоглож явах ёстой гэсэн чинь аригдчихлаа.
Гэтэ ковид өвчин зүйл бас. Ковидоос эдэж бас бид нар яг сая энэ шинэ он гараад сая яг юугаас Монгол гэрээ хийгээд хойноос нь яг уран бүтээлд хийсэн байгаа л да. Ер нь яг нэг энэ жилээ 20 жилдээ хийнэ гэж бодсон боловч яг нэг тоглолт хийхдэггүй гэдэг нь бас те шийдэр байна угаасаа цаанаас нь тийм болохоор ямар ч юм бид нар 4 уран бүтээл гаргацсан байгаа. Хоёр нь ингээд Монгол гэр саяны дурсаж үлмээргүй цаана дахиад 2 дуу байгаа байхгүй. Ямар ч юм шинэ ондоо одоо 2022 онд одоо уран бүтээлүүдээ дахиж видеого гаргаад яг тоглолт Монголд одоо энэ саяны өвчин зовлон манаас гайг болчихвол тоглолтыг бодлоо хойшлууд хойшлж байгаа байхгүй. Энэ яг 20 жилдээ биш болчихж байгаа. Одоо тэгээд нэг хамгийн гол нь юм жоохон өөрчлөгдөд байна уран бүтээл чинь тий. Одоо олд скул гэдэг юм шиг бол ер нь баг ингээд яг Монголын юм чинь бол ингээд жоохон орондоо багсаад байна шүү дээ. Цаанаас нь трап гэдээ гараад ирлээ. Ингээд нэг янз бүрийн урсгалууд гарч ирээд тэгээд бид нөгөө одоо хөгжмийн продюсер та судалж байгаа. За хинээр юу хэлэх вэ? Мэдээж бидний гур болвол олдсгүй одоо тэр хуучин чиглэл бариад явна шүү дээ. Тэр бол идэж уучрахгүй тий. Тэрийгэ бариад явна. Тэгээд тэр продюсерууд одоо ямар хүмүүс бидэнд тохирох уу? Хин гоё юу хийж ин бидэнд хамгийн гол нь тохирох. Тэрийгээ судалж чинь тэгээд судлаад ингээд одоо сая сүүлийн дуу гэхт чинь татарын заяагаар хөгжмөө хийлгэж үзлээ. Тэ. Монгол гэрийг бол одоо манай төвшөөгээд найз маань хийж өгсөн гэх мэтчлээ. Ингээд янз янзын хүмүүсээр ингээд юм хийлгээд явж чинь тэгээд гоё болох байхаа. Тэгээд судалгаа маш хэрэгтэй болсон байна. Одоо нөгөө хуучных шиг нэг дуу нэг хүн дээр очиод хийлгээр нөгөөдгөө гаргаа шууд ингээд тавиал нөгөөдгийн шууд хүмүүс хүлээж авах сонсдог ч юм уу. Тийм биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр нэг жоохон бодчихиж биш нэг жоохон тарих ажиллаж хийхгүй бол бас болохгүй болчиход байна. Тэгэхээр судалгаа маш хэрэгтэй байна. Тий, ингээд явж лээ. Татарын заяа сайн нэг доноо хөгжмөөр ажилласан байна тий. 20 жил тэгээд наад чих гоё зүйл байна. Татарын заяа хийгээд гэдэг ч тий. Одоо жишээ нь 20 жилийн өмнө тухайд ямар байлаа. Тэгээд одоо ямар болов? Тий. 20 жил болж найзуудтай нэг юм хийгээд гэж байгаа. Нөгөөд чи хийхдээ бол заастаа гоё юм хийж өгөхгүй болохгүй ч гэдэг юм уу те. Найзууд 20 жил болж байна. Энэ дээр бол би одоо хамаг юмаа гарах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд гоё ач холбогдол үүслэх юм л та. Яг л нэг он нэг цаг хугацаанд. Тийш яг чек үед тийм те. 116 дээр чи би нэг бид хипхопын төлөө гэл нөгөө FM ингээл шоугаа хийн. Тэр 10 хамтлаг орол. 10 хамтлагаас бүтэн өдөр бол би нэг ярьслага авчдаг байсан шүү дээ. Тэр 10 хамтлаг орсон дараа яг лагс векс тэр нөгөө шоугаа юм. Яг тэр үед чинь л Мүгэрев татаар та нар яг бүгдийг араагаас иржсэн байна. Тэгэл тухайн үед тэр одоо Алтан гудамнах гэдэг л MJ 916 гэж хамтлагч юм уу. Тэгэл үгсрэгч гэдэг юм уу. Тэгэл хин тэндээс ингээл өөрөө дитэл байна тий. Өөрчтөө юу гэдэг юм бэ? Аксижэл өдөр тутам байна. Тэгээд гой дуутай мөгийн манай харын мөгийн тэгэл тэр бүх хамтлагч ирээл нөгөө нэвтрүүлгээр авчаал. Тэгэл 10 хамтлаг болгоод авчаал нэг шоу болчихдаг юм. Тэгэл 2 дугаар давлгааны хамтлагууд бол үнэхээр тэднэртэйг бол миний хувьд л маш их ойрхон байсан. Мөнхөрөфийн хувьд ер нь даймбай их талаар Евсит гэдэг хүний талаар ер нь ямар одоо үзэл бодолтой байдیں۔ Евситийг юу гэж ойлгодیں۔ Евсит хэн байсан юм? ер нь яг юу лежендтэй угаасаа ер нь домог л доо. Монголын одоо хипхоп урлагийн хувьд тухайн хамтлаг дууч яг энэ үед байсан хүмүүс бүгд л мэдэн шүү дээ. Одоо түүний хийж бүтээсэн MC болон одоо бас нөгөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр Хатанбаатар маань тий. Наба байна, байлдан дагуулгач бүлэг байна. Энэ анхны 5 хамтлагийн одоо бас 70 байна тий. 400-аас табаар байгаа тий. Бас л мундаг ер нь яг леженд хөдөлтэй бас хийж бүтээсэн. Миний бодлоо манай хоёрын бодлоо ямар байна? Тэр нь тий одоо л анх хипхопыг л Монголд одоо таниулах гэж одоо маш их зүйлийг л хийсэн. Тэгээ анх тэр FM тэр нөгөө гадаадтай хипхоп дуунуудын кассет хожин тэр үеч кассет хийсэн. Тэгэл кассетүүдийг тэ сурчиж хөтлөгчнөрт нь ойлгуулах гэж энэ дууныг явуулаатгаач ингээл тэ. Одоо ер нь бол маш их зүйлийг хийсэн байгаа. Тэгээ бид ч тухайн үед чинь тэгэл одоо нэг хамтлаг болох үед бараг л тэ бас ингээ сайхан талихачхахаа одоо тэ сайхан дивсээ тавьчихсан одоо тэр сайхан зүйл들 бид нар уран бүтээлээ бас хийгээд тийм шүү дээ. явсан л гэсэн болж байгаа. Мөнхөрөфийн анхны тоглолтод бол даймбай бүрэн бүрэлдэхүүнээр урилгаар дуулж байсан. Тийм. Даймбай моторов нөгөө ер нь юу вэ? Даймбай хийжсэн, моторов хийжсэн. Тэр үед ч одоо нөгөө 4 хамтлагаас Айстоп байсан. Айстоп байсан. Айстоп дижитал байсан.
Тэгээд тэр дөрөв хамтлаг бол мөнгөөр би анхны тоглолтын дээр урилгаар дуулж ирсэн. Тухайн үед яг MC гэдэг хүний яг тухайн үед бол үүндээ анзаарч хардггүй байсан. Миний хувьд бол одоо яг ингээд одоо тэр хэлж ийсэн үг болоод тэр одоо тэр юу хэлэх гээдсэн тэр өгнүүдийг сонсоход бол амар том философи амар шал ондоо юм явжсэн байгаа байхгүй. MC-д бол зүгээр тасарцаа одоо юу гэдэг зүгээр нэг ингээд үг холбоо биччихдэг биш. Үгэн дотор нь үг явж идэг амар том философитой. Тэгээд тэр үгний урам юу гэдэг юм бүгдийг л ингээд нийлүүлсэн тийм амар л юм байсан. Байгаа юм л та. Би одоо л ерөнхийдөө ингээд сонсдог. Тэ дандаа тийг сонсохдоо MC-ийг бүр ингээд чихтэй сонсдог. Тэ тийм байна. Тэгэхээр MC-д бол одоо юу гэдэг би үгээр хэлж чадахгүй. Тэгэхээр тэр MC-ийн бичсэн үг юмыг сонсоход бол тэрнээс зүгээр гоё кайф авдаг дээр нь одоо гарал юу гэдэг бүгдийг авч байгаа юм да. Одоо болтол MC-ийн бичдэг тэр философи үг тийм MC Монголд бол гарч ирээгүй байгаа шүү. Гарч ирэхгүй байх уу? Тийм MC-д бол тийм. Логоттой ижилхэн үзэл бодолтой залуучуудад айгүй их болсон мөлий. Одоо ингээл хипхоп тайм ихлээл MC-ээс үлээвал ингээл хэлсэн чинь айгүй их залуучууд ирж бүр те албан сургууль танилцаж уулзаж те хаа нэг уулзсан юм аа гэж ирээд үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгээ яг лавгашгал MC гэдэг хүнийг одоо ингээд те маш их сонсож байна. Ойлгож байна. Тэр үний философи. Бид нар яагаад урд нь ингээд те сонсдоггүй байсан гэдгийг ойлгохгүй байна те. Айгүй ингээд цаг өнгөрцөн байна. Харамсаж байна. Тэр одоо MC гэдэг хүнтэй үе тэнгийн байсан ч гэдэг юм уу нэг бол арай нэг одоо насны хувьд өхөө байсан бол тэр үний дүүн байх байлаа, найз байх байлаа, анд нь байх байлаа. Ийм залуучууд айгүй их олж ирж байна. Одоо яг даймбай хийг одоо яг ямар үр тарьсан бэ гэдгийг одоо яг хипхопыгоо утгаар нь ойлгох гээд байгаа залуучууд бол одоо яг шимтэж байгаа. Зөв. Даймбай хийг одоо 2 3 цомгийн үрдс бүгд сонсч эхэлж байна. Ийм байна. MC-д өөрөө тэр дуун дээр хилцсэн байдаг шүү дээ. Одоо ингээд ингэхгүй ч гэсэн цаг хугацаа явах тусам бидний одоо энэ та нар ойлгоно гэж хэлсэн байдаг ч тийм. Тэр бол яг л бийж л байгаа юм л да. Тэгэхээр тэр хүн бол өнөөдрийг биш маргааш биш нөгөөдрийг тэрийн цадхыг л харж л хэлж л байсан юм шиг байна. Тэр өөрөө хоёрын потенциал толгой тийм тархи юу гэдэг тэр бол тэгж ажилтдаг л байсан юм шиг. Энэ дэр бас миний зүгээр яг хуу мэдээллийн чанартай хэлж байгаа шүү. Нөгөө бусад хамтлагаа, бусад уран бүтээлчтэй үгүйсгэх гээгүй. Нэг хүүхэд одоо хүүхдэл хийдэ одоо 23 настай амтны чинь те 23 тоо нэг дүү ирж уулзахгүй. Хипхопыг агуу шимтд юм ээ, судалтай юм ээ, сонирхтой юм ээ. Америк, Монгол, Франц, Орос гэхгүй. Тэгээ тэр хүүхэд ингээ копи уугаа залуу суужсэн гэж байгаа байхгүй. Ахаа миний үзэл бодол ч үгүй нэг юм хэлсэн миний сэтгэлийг хөдөлгсөн байхгүй. Тухайн үед бол. Тэгээ яасан бэ гэсэн чинь ер нь ахаа ингээ Монголын хипхоп гэдээ ярихаар ялтчгүй MC-т үйдэг хүн бол одоо тий анхдаг чинь нэгт. Хоёрт бол би тэр хүн үзэл бодлоо ярьж байна л да. Би ахаа юу гэж ойлгож байна гэхээр Монголын хипхопыг бол би одоо тий Даймбай ахва бусад хамтлаг гэдэг томьёолол төрж байна гэж. Тэгэхээр тэр нөгөө тэр хүний яг үзэл бодол, үдэл санаа, философи гэдэг юм аа л тэр хүүхд ойлгоцсон юм шүү. Тунгууд тийм үзэл бодлыг төлөвшүүлэхээр төрүүлэхээр хүн ингээд байгаад надтай харилцан ярьж байна гэдэг бол MC-ийг домгийн хэмжээнд өчсөн. Тийм. Байгаад байгаа. Ийм л зүйл байна. Тэгвэл лого маань ус их гоё юм билээ. Мегагийн хувьд одоо MC тахтайгаа ер нь нүүр тулж одоо ярьж исэн, буу халж исэн, одоо санаа оноо солилцож исэн ч гэдэг юм уу. Ер нь одоо чиний дотор байгаа MC-ийн тухай дурсамж юу байна? Ер нь бол яг миний дурсамж гэвэл тийм. Юу нүүр тулж болдог гэж уулзж байгаагүй. Тоглолтын дээр бол ямар ч зүйл гар байсан баг. Тийм. Тэгээд дүүтэй нэг ойр байсан шүү дээ. Тэгээд ер нь бол яг одоо өнөөдрийн одоо тий одоо дөрөв хэлсэн тий тарьсан үр гэдэг шиг өнөөдрийн хэмжээнд байгаа одоо хипхоп урлаг одоо хөгжсөн одоо тэр хүний одоо хамгийн одоо чухал үүрэг одоо тэр юм хийсэн тарьсан одоо хүн л гэж хардаг тий. Дүүтэй нэг ойрхон гэдэг нь мөнгөний. Тий. Мөнгө маань бол MC-ийн дүү. Чек тэгээд хипхоп хувцас дэлгүүртэйс тий. Тэгээ өнөөдөр бас их сонирхолтой гоё юм болж байгаа. Энэ нь юу гэхээр дамаа ялангуяа яг мөнхийн хэрэгт амралтай байхгүй. Одоо чек гэдэг дэлгүүр бол Монголын анхны одоо бас хипхоп хувцсны дэлгүүр байлаа. MC тэр дэлгүүрийн нэрийг өгчтэй байгуулж ингэж явсан. Тэгээ тэр утгаараа мөнхийн хэрэгт анхны тоглолтын дээр чсэн чекэд бол
бас Тий. оролцоотой байсан. Тий шүү дээ. Нөө солилцдог авчдаг. Тий шүү дээ. Яг хэлсэн. Тий. Тийм зүйлүүд байгаа. Тэгээд өнөөдрийн нэг сони юм нь бол яг одоо чек дэлгүүр маань анх нөгөө хипхоп болсон дэлгүүрсэн шүү дээ. Тий. Одоо л спорт бизнес болсон. Оо за за. MCT маань одоо хамгийн том их чинь хүргэн ах хоёр нь ажиллаулдаг. Чект маань бол өнөөдрийн хүртэл байж байгаа. Хипхоп дэлгүүр маань спорт дэлгүүр байгаа юм болсон. байна шүү дээ. Байгаль нэг хэр байсан тий. Тэгээ одоо дүнжин гарт байгаа. Тэгээд мөнхөрөө өнөөдөр бас ирсэн учраас гарын бэлгэн чект хэдийгээр ингээ спорт дэлгүүр болсон ч гэсэн даагууртай чектийнхнээс өгсөн шүү. Оо Ялалаа. за маш баярлалаа. Чекэт Монголын анхны хипхоп хувцсны дэлгүүр. Тэгээд мөнхөрөхийн дүүнэр одоо тэгээд тухайн үед ингээд тий баг байсан жижигхэн байсан одоо ямар болсон юм бэ гэдэгсэн бид. Сүүл цаанд ухтаач уулсан чи фитнес өгөөч том болоосод болсон байлаа гэсэн чи. Наад жоохон том хэр зөрөх юм байна тий ингээд. Тэгээд та гуравт маань чектэс. За баярлалаа. Тийм шүү. Түүний одоо гэр бүлийн бүх гишүүдт нь мөн бас мэддэг найз нөхдүүд MCT-г одоо хүндэлдэг одоо респект гэдэг бүх хүмүүст энэ өдрийн мэндийг мөнхөр хэпээс болон анхаа бид дөрийн зүгээс хүргэж байна. Мөн эрүүл ихийг хүсье. Ажил болгонд амжилт хүсье гэдэг тий. Респект. Энэ байгаа тэр юм болов гэж. За бид дөрөв одоо буу алж байгаа газрыг Focus гэдэг. Ийм солонгос хоолны газар байна. Тэгээд их сайхан амттай, чанартай, дэжгүй, хүний хөл дээр ажил сайтай ийм газар Focus гэдэг газар. Автолоцоо хоёрын дэргэд байна. Фокусийн хамт маш баярлалаа. Сайхан хоолоор дайлсан өнөөдөр. Яг л одоо нэг нэг Korean стил шүү дээ. Суугаад яг сайхан завлаа суудсан готлоо тайлаад. Бас ингэ завлаад ингэ суунаж бас манай Монгол юу шүү дээ тий. Бас эн чинь хүний бас л эн чинь бас энэ зөв юу байхгүй тий. Багш шүү байгаа. Тий. Өө хий ми юу гэдэг Энерги вэ? Одоо бүгээр ингээд хийгч уран бүтээлүүд ерөнхийдөө юу гэдэг юм. Одоо бүх юм ингээд нэг Монгол гэж эсэргээд байна шүү дээ. Тэгээ мөнхөр маань жишээ нь Монгол ирээд дуутай. Одоо хоошид гарч байгаа уран бүтээл бас хипхопод маань бас гоё мэдээ болж болно шүү дээ. Гарахаараа сайхан сонсох баг. нэг сайхан нөгөө хэмэрлэг морины сайхан дуу дуулаа гэж бодож байгаа. Тийм тийм. Зохиолын дуунд бол их байдсан шүү дээ. Ягаад хипхоп стил Монгол морид дуулж байна? Тийм сайхан. Анх бол Монгол гэрийг дуулж яхад дуулаад бид дуулчаал бичүүлчихэл нэмч рекордос ч хүмүүс хипхопчдыг очдогс орж гарахтаа дижлээ. Баялдаа Монгол гэр дуулаад тахт тийм хипхоп штэ хэлдэгдээс. Тэгэл яг бид турч тэгээд аахгүй тэрийг. Тэгэл одоо нэг юм бодчихгүй тийм бид гурав ч бас гомдоод байхгүй тэгэл яа сони өөрсдөө уран бүтээл хүмүүс ч айлтай штэ. Боддгүйс одоо тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөнгөт Монгол гэр гэдэг тэр өөрөө тэр Монгол гэр гэдэг тэр одоо тэр нэг тийм нэр маань өөрөө амар үнэтэй ямар хичнээн үнэтэй одоо тийм Монгол хүн болж төрсний хувьд тийм Монгол гэр хичнээн үнэтэй юм одоо ингээд хүмүүс мэдэрч байгаа мэдсэн тийм одоо мэдж эхэлж байгаа одоо мэдсэн. Тэгэнгүүт одоо дахиад морины ингээд гоё Монгол адууны тухай дуу хийнгүүт яаж үлээж явах нь вэ? Одоо арай оноо үлээж явах. Харин яах юм бэ гэж бодож байна. Бид нар бол хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй бидний дотор бол тэр сайхан Монгол адуу тэр юм бол ингээд энэ дотор явж байгаа болохоор бид нар тэрийг л дуулна. Бид нар Монгол хүмүүс. Монгол хүн. Тийм үстэй. Миний одоо нэг хувийн бодол юм уу? Ер нь бол би өөр гэдэг гэж боддог. 2001 оноос 2008 оны хооронд бол ер нь би мөрөөдлөө биелүүлсэн байна. Одоо яг хамтлаг болох мөрөөдөл те хүмүүс гоё ингээл таниал дуун хийт болоод те тэгэл мөхөрөө би мега гэл ингээд ер нь бол тийм л юм баг тэр жоохон баг чи тийм л юм өсчтэй хамтлаг. Мөрөөдөл зорилго тэр шүү. Тэгээ ер нь бол одоо зорилго маань нэг тэр 8 онд ер нь биелээд болцсон юм байна те. Одоо бид нар яг од юм уу олны танил болох гэхээс илүү те хүнд хүртээмжтэй илүү үлдээтэй тийм соёл гэдэг утгаар нь бас уран бүтээлийг хийвэл зүгээр юм болов уу гэж би өвдөө одоо боддог болчиход байгаа. Яг тэгэл тэр Монгол адуу ингээд судлангууд гоё байхгүй тэр ч одоо ингээд нутгаа зэрэг ингээд маш олон зуун километр юу хийж юм хамаагүй нутгаа зэрэг явдаг тий. Монгол адуу бол эзэж эзэн дээрээ гიშгдгүүж идэв юм аа намхан одоо нөрөө багтаа ч гэсэн хол цаг богино хугацаанд туулах чадвартай ч гэдэг юм. Ингээ яг тэр адууг одоо судлаа шүү дээ. Тэнгүүд бас гоё юм зөндөө байж л байгаа. Тэгэхээр тэрийг бодлуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тийм шүү. Адууны тухай домгууд үлдээ. Хүм итмээр бид нар ингээд хэдий ингээд хотод төрж өссөн ч гэсэн
Одоо ингээ хөдөө явахаар тийм Монгол гэр болон адуу өдөрч айгүй танил байдаг байхгүй. Тэр болохоор яалчвал нөгөө нэг цуснд ясанд одоо нөгөө хүний ген гэдэг чинь нөгөө яс цусаар дамжиж ингэж угаасаа хадгалагч байдаг болохоор одоо бидний өвөө эмээ одоо тий хөдөө амьдарч исэн тэр агуу одоо үндэстэн Монгол тий энэ юмд чинь ингээ яс ген байгаад байгаа байхгүй. Тэгээ ягаад би хөдөө гарахаар морь харахаар омгшоод идэв. Морь харахаар ягаад тийм бэ? Монгол гэрд очиод байхаар ягаад гоё тийм тухтай байд. Одоо ч ингээл Монгол гэрд очиод хөдөөл ер нь гоё идэв шүү. Тэгэхээр монголчууд угаасаа хичнээн хотод төрж өссөн ч гэсэн монгол хүн учраас л хөдөө гарахаар тэр сайхныг мэдрээд байгаа байхгүй. Мэдээж тэр чинь орчин үеийн гоё химнэлийн үе тийм тэрэн дээр наа штэ. Тийм тэрнээс одоо юу гэдэг учиргүй яагаад байхгүй гоё бүх юм томгийн харуулаад. Тийм залуучууд тийм биз дээ. Залуучууд угаасаа одоо тийм хипхоп, рэп урсгалаар одоо энэ сайхан хоёрыг хүлээж байгаа бол яг тэр ойлгох одоо хэлээр нь бид нар одоо тэр морийг ойлгуулж болж байгаа байхгүй тий. Гоё ингээ өглээд морь адуу гэдэг бол тий үгдээс ингэж боломжтой юм антима гэдгийг ойлгож байгаа залуучуудынхаа хэлээр тий тэр сонсож байгаа чихэнд нь ер нь жоохон юу вэ болоод төхүүлж одоо тий төхүүлж хайрын тухай зөндөө дууллаа тий хайрын тал талаас янз бүрийн сэдвүүд зөндөө дууллаа. Одоо дахиад бид нэр одоо энэ насан дээр ч гэдэг юм уу 20 жилийн дараа тий юу хийх ёстой юуны тухай сэдв юу байх ёстой ингээд ингээ бодонгууд одоо сайхан тий Монгол хүн болж төрсэн юм чинь Монголын өв соёл тэрийгээ дуулж үзье та тий бас бурхан гэд бас дуу хийсэн байгаа. За дүрсжүүлээ одоо ер нь бол он гарч байгаа. Он гараад ер нь тэр дууныхаа юмд орох юм. Энэ дуу болохоор өөрөө нөгөө нэг бурхан зоргоо гэд хүний одоо 90-ад оны дуу шүү дээ. Бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан чи хамаагүй. Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол буян нүгэл хийсэн чинь ялгаагүй. Хүсэн цогцоо чи дэлхийдээ үлдээгээд хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад алсын нэгэн одны зүг анир чимээгүй нисэн одноо бурхан чамайг гүшөө дундаа үлийн дууг ягаад бид нар ингээд ахин сэргээж ингээд одоо дуулсан гэхээр энэ дуу маань одоо манай хамтлагийн мөнхийн бас энэ хуран бүтээлийн 2 дахь ангиж хийсэн. Би яг наадаас холбоотой асуух гэж байна. Ягаад ингэ хуучны те хийх гоё хүний ингэ зүрхэн дахин дүлгцсэн дуунуудыг ингээ мөнхөөсөө камер урдаас ингээ хийсэн гэдэг яг асуух. Яг өөрсдийнхээ стилд ингэж оруулаад гоё те хэмжээ юу нь гоё болгоод. Йоо бид хоёр хүмүүст яг сонсгосон. Яа л гэдэл. Ер нь яхаа 30 нэмэх хүмүүс сонсоод яг ийш нь орлоо инглээ л гэдэл. Гойлцсон байгаа. Тэгээ гол нь бид яг одоо сая энэ оны өмнө гарах утгагүй арай жоохон зөвхөмжөө одоо жоохон он гараад 1-2 сараас ч юм уу. Мөнхөөс бол бас үнээр айгуу гоё болсон. Ахынаас төлсөн айгуу ойрхон байсан. Тэгээ машиндаа сонсдог одоо те гарын 13 гэдэг доонуудыг нэг нь болсон те. Одоо ер нь та асуусан яагаад ингэж шинжилж дуулсан бэ гэхээр одоо Бат Оргил ахыг бол Бат Оргил ахын те үеийнх нь одоо тэр болоод тэр дууг сайн мэдж байгаа. Одоо орчин үеийн залуучууд бол мэдэхгүй тий. Яг тэр дууг яг тэр үеийн ч мэдэхгүй учраас одоо бид нар дахин одоо дуулж орчин үеийн залуучуудад хүргэж байгаа. Тэгэхээр одоо энэ бурхангийн дуу болохоор бас л тэр ах маань бас одоо үгийн сонсоход ер нь бол жоохон амар ч юм шиг мөртлөө. Одоо тий хүн бол мөнх амьдрах юм биш тий. Мөнх амьдрахгүй хизээ нэг цагт ямар ч үед залууч бай хөгшинч бай хүн өгтийн тий. Одоо тэр цагийн нэр бол ямар ч үед өгдөг гэдгийг тийм ойлгосон тийм одоо дуу байгаа юм л та. Тэгвэл тэр дууг одоо залуучууд бас мэдэхгүй. Тийм болохоор ахаад ингээ орчин үеижүүлээд ахаад нөгөө нэг сонсдог хэлээр нь ойлгодог хэлээр ингээ дуулаад одоо залуучууд бас нэг зарим зүйлийг бас ойлгох гэдэг шүү дээ. Амьд байхдаа бас би нэг гоё хайрлж хүндэлж ингэж яваарай тий. Хайр гэдэг чинь юм шүү. Хүн гэдэг чинь мөнх биш шүү тий. Гисэн л утгатай дуу байгаа. Тэгэхээр ингэж яг амьлуулж байна гэж бас залуучуудаа дахин ингэж тийм ээ сэргээж одоо хүргээд байна л гэсэн. Гой. Ретро шүү дээ. Ретро одоо тэр хуучин доонуудыг шинжлэх дуулна гэдэг чинь маш том хариуцлага бас хаа. Хариуцлага тийм. Тэр үед тэр андаа тэр үедээ үлдсэн те. Тэр дууг чинь сонсдог зөндөө одоо хүмүүс байгаа. Тэр чинь дахиад шинжлэх тийм гэдэг чинь биднэрт бас том хариуцлага ирж байгаа байхгүй. Тэрийг сайхан шинжлээд ингээд хүмүүс сонсоод ингээд хөвлөгээд байгаа бас их гоё. Гоё. Одоо тухайн юм одоо яг үе тэнгийн чин залуучуудаас ингээд нүр тулж байгаагүй мөртлөө одоо зөвөр бодит амьдрал дээр энгийн байдлаар годам таарахаараа шинээр танилцж байгаа найзууд юу вэ? Гарч ирж байна хэрэг. Зөндөө шүү дээ. Би надад бол их байдیں۔
Би нөгөө хүний нөгөө царай сайн тогтоогддог. Тэгээ тухайн чинь нөгөө айгүй олон нөгөө нэг энтэнд очиод дуулангууд чинь тэрний найз манай найз гэж тухай танилцаал өнгөрчдөг байхгүй. Тэгэл нэг хэдэн жилийн дараа мараа таарлахаар би нөгөөтгөө таньдаг. Царайг ингээд таньдаг. Тэгээд хаа хизээ уулаа гэдэг мэддэг. Нөгөө хүн маань болохоор ингээд чи ч нөгөө мөхөр эднийг ажтай за хоёлоо ч тэгж танилцсан би нөгөө хиний найзтай гэвэл тэгээд жоох юм яриад ирэхээр яадаг. Заримдаа ингээд өө найзаасаа нэгэд санахгүй хүмүүртлээ юугүйдээ за чамаар байна гэж го яриа өрнж байгаа л явчтэй. Тэгэл эргэж хараад чи хин бэлээ гэж бодоол байдаг. Заримдаа шулах асуучт за уучлаар өстой. Найз нэм байгаа шүү. Олон хүнтэй ингэ яасан болохоор сайн заримдаа таньдаг юм а гэд. Одоо юу гэдэг 2 дугаар давлгааны хамтлагуудаас ч гэдэг юм уу мөнхөрөпийн нэг давуу талыг би бас хараад байдаг аахгүй нөө. Доонууд айгүй клипчүүлж чадсан те. Ямар ч бусдаас илүү олон клиптэй ч гэдэг юм уу те. Тэрүүгээрээ би ингээд айгүй гоё хүмүүст бас хүрэх нэг хөшүүрг байсан болов уу гэж хараад байдаг. Зарим нэг хамтлагууд яг ингээд тухайн үед ингээд гоё дуутай, сайн дуутай, хит дуутай эфемер алдаг мөртлөө царай нүдээс нөхдөдөд үлдэхгүй ингээд клип байхгүй ч бас алгуулчихдаг байхгүй. Одоо ер нь яг тэгж иймэрхүү асуулт яг ийм асуултанд би заснарыг л харил тээ. Ягаад тэр нэг амар хүүтэнд тэгээд тэр төгөлдөр бол айгүйх нөгөө одоо хөдөлмөрсөн гэх юм уу те айгүйх хүч хөдөлмөр орсон клип гэж Шагоо нэг бүштэй бол байна уу? Амар хүүтэн биз. Тэгээд энэ нөгөө камер чинь зарцчдаг нэг 5 минут зураг аваад зарчдаг бид нар орцонд орж дулаацаал. Тэгэл нэг портер морттой төгөлдөр уур авчирч зөөж тавиал. Тэгэл нэг хуучны машин олж ирээл хэвээр амар надад тэр гарма бээрээ хөлтөж байгаа ч. Тэгээ Батуух чинь тэрэн дээр юу ядсан шүү дээ. Хөлдөж хөлддөг гэсэн үг байхгүй. Тэгээд зузаан хувцалж байгаа 3 4 давхар өмсөд ингээд тэгээ гадуур нь ингээд уутаар ороож байгаа. Тэгээ дээр нь ус асгаад хөлддөг гэсэн үг байхгүй. Тэгээ сүгэлдээ дараа болдгоо. Ийм юмнаас чинь татаад дотроос халууцаа. Тэгээд цаг суугаараа санаа. Нос ингээд гойцсон. Хөлдөж нэг хөлдсөн мөснүүд нь хол онцох гэдэг. Манийхаа носыг авчаад өгөө. Хата замд дээр ингээд суугаад байна. Тухайч бас нэг юм хөгж өгөөч байж те. Тэгээд бас нэг арангалаа тэгээд ингээд яг л текстоо гэл нэг AC-ийн тулгай хийж өгч байсан. Тулгай найзтай юм чинь. Сүүлд дахиад шинжилгээд гаргасан бас л тулгай хийж өгсөн 2 клиптэй. Манайхаа үзэх юм бол 2 клип байгаа шүү. Хуучных нь. Тэгээ өмнөх нь жоохон адил явдалтай үйл явдалтаас их хөөрхөн зохиолч. Таацтай ойрхон тийм бас л те. Тулгай маш ойрхон байсан. Манай тулгай чинь тэр мониторинг тулсан тоглолтыг бас продюсерлж хийж байсан. Мундаг залуу. Манай хамтлагийн бас хамт байсан нэг үеийг бас хамт өнгөрүүлсэн л. Тийм гэр бүл гэх юм уу те. Тийм юм да. За одоо буцаад гэр бүлээ зөглөөлөөр тулгай ингээл өөрийн чинь гээл бүтийн зөглөө. Бас нэг л өнөө зарим дээр суудсан юмсахгүй юу те. Өөрөө байсан тулгаач байсан ингээл нэг зарим дээр суужсэн. Нэг л хүсэл мөрөөдөлтэй нэг зорилготой тэгэл явжсэн байхгүй. Ой цагууд байсан. Хамт байсан, хамт байдаг бүх одоо хүмүүстээ баярлалаа те. Гоё шүү те. За ингээд манай өнөөдрийн Evolve Time нэвтрүүлэгт мөнхөрөв зочд маань ирлээ. 3 дүүдээ маш их баярлалаа. Цаашдынхын зорилгот уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Эвсэг төсөлтөй банк хамт байгаарай. Баярлалаа. Тэгээд энэ одоо нэвтрүүлгийг үздэг бүх хүмүүст баярлалаа. Тэгээд өнөөдөр бид гурыг бас ураад оролцсон анхаахтаа болон энэ рестораны мөн студийн бүх энэ одоо хийж бүтээж байгаа бүх хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээ Монгол айл болгон Монгол одоо гэр бүл болгон эрүүл их байгаараа Монголд амьдарч байгаа гадаад байгаа хүмүүс үздэг бах те. Удахгүй тэгээд одоо гадаад байгаа монголчууд дээр бас очноо. Ямар ч 22 онд бидний шинэ уран бүтээлүүд гарна. Тэгээд одоо энэ мөнхөрөв 20 жил гэдэг тоглолтыг нэг жилээр ухраагаад саяны нэг олимпиач болсон шиг тэгээд 20 жилээр хийх болно. Бас бид бүхний бас одоо мөрөөдөлтөө тэр одоо 20 жилийн түүхээ одоо нэгэн өдөр сайхан одоо те маш том хэмжээний концертаар яаж чадвар тавих болно. Сайн бэлдэж тий. Чанартай гоё. Чанартай сайн тоглолт хийхин төлөө л бас ажиллаж байна. Бас ажил амьдрал яаж байгаа. Ажил амьдрал гэж бас бүхний бас нэг арын албыг одоо хариуцдаг ойлгодог бас ард байдаг гэр бүлүүдтэй тий. Гэр бүлийн гишүүдтэй бас баярлалаа гэдгээ хайртай гэдгээ хэлье.
чи минь харь минь хаан байна чи миний хайрыг хинэг нь хүсэл байна нэг лүглөө босоод харлаа гадаа цавцаага хайртай хосууд бидээ сэтгэлэн харцаага үнсэрэ хараа үнсэрэ тиссэрэ хараа тиссэрэ бодрох хайлах цалтаа уралдан чам руугаа күнсэрэ бодрох хайлах цасан дээр дагаад бидээ дүүсэ хайртай дуурсан би чамаа хайртай дуурсан харуулсан сэтгэлийг хүнтэйгээ би хайртай хүнтэйгээ цасан ширхэг бочигнэ дээрээс орсоор хайрын дулаан цасан ширхэг нүдний өмнө торсоо гүйгэрэ хатсан дөрмөн цасан бухаас өмнө үнсэрэ амжи түрийгээ үнсэрэ би бодлосоо өмнө амжиж хэллээсэ хатсан хүнтэй хайж бай чимэн цөлөг хэллээсэ алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ Старчонка алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ Зулон бодрох цаасан шиг хийе Биднийг бидээ сонч хийе Цүхэн чимэр миний сэтгэл хатсан би шиг хийдэг Надад чимээ зодох хараа хийж байгаа нэг хайртай дуртай гэж суулгын гол чимэр миний дэргэж байх босон болон би дөрөж яах басмаа бидний дээр засоол аж мажма зулон бодрох цаасан шиг бидний дээр сорч би зулон бодрох цаасан шиг хийх ахын дээр тосч би хайдара хайр засмаа чи хайдара намага чи ойрын хайдах ёо би чамтай Додон хэмжиг ёо бид хамтаа Арчантай алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ Старчонка алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ надад хэлчихэ юукус мөрөдгөө хэлээгүй хайр цасан одоо бодром ороосоо хайр цасан чимэн дэргэд байгаасаа сайхан гэв би ч одоо дуусах юм сайхан гэв би ч одоо дуусах юм хайлан хайр цасан хайлан хайр дуга айлан сэлсэл хэмээн чамайг дуусаа нэг бидний дээр цасан бууса юукус мөрөдгөө надад хэлчихэ юукус мөрөдгөө хэлээгүй ойрын хайдах дусах ёо Додон хэмжиг ёо Арчантай алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ Старчонка алхах би дуртай хатман цаснах хайрын тухай яригсэх дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжмэ Харин засхан гүнчмэн